Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах Солонгосоос үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 мөрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй, 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. UBS листээ үргэлж хамт байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цай нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочтой та бүхэндээ танилцуулъя. За Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын эрүүл мэндийн түүхт 90 жилийн ой тохиосон байгаа. Тиймээс бас 3 үеийн төлөөллийн эмч нарыгаа бас урьж нэвтрүүлэгтээ оролцуулж байна. За тэгээд Ахмад үеийн эмч болох анагаах ухааны магистр Дан Аажав, за мөн дунд үеийн төлөөлөл болох анагаах ухааны магистр Алтан Цэцэг, за мөн залуу үеийн төлөөлөл болох Шинэдэр сумын эрүүл мэндийн төвийн захирал, за догсмоноор хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. За тэгээд бас ирсэн зочдоо бас амттай кофегоор дайрсан байгаа. Тэгээд энэ жил яг тохиож байгаа энэ 90 жилийн бас түүхт Шинэдэр сумын эрүүл мэндийн төв 90 жилийн түүхт бас ойн талаар ярилцахаар бас урьсан байна. Тэгээд юуны төрөнд бас үзэгчтэй бас Хоймор сайхан нутгийн Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын бас эрүүл мэндийн төвийнхаа талаар танилцуулж өгөхгүй юу? За баярлалаа. За зөвлөлтөд үсэн суугаа та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За манай эрүүл мэндийн төв 1936 онд анх Архангай чандмын сумд анх байгуул эрүүл мэндийн зөвлөлтөд анх үзүүлж өгсөн ба түүнээс хойш 90 жилийн усаг энэ жил тааж байна. За тэгээд манай эрүүл мэндийн төв одоогоор нийт 35 эмч ажилтнтай. За 3 давхар эрүүл мэндийн шаардлага хангасан байртай. За тэгээд эрүүл мэндийн анхан шатны төслийн зөвчлөгийг өөрийн болон тойрны сумдуудад үзүүлэн ажиллаж байна. Сумын одоо манай Монгол улс бол маш том газар нутагтай байгаа. Дээр нь 21 аймаг 330 сум гэдэг бол маш олон сумтай байгаа. Тэгээд энэ сумын яг одоо иргэдтэй үйлчилж байгаа энэ бас эрүүл мэндийн төв бол маш одоо хариуцлагатай ийм ажил байдаг болов уу гэж бодож байна л да. Ойр тойрны одоо яг нүүдэлчин бас одоо түн маань маш олон байгаа шүү дээ. За манай сумын эрүүл мэндийн төв өөрийн 3000 гаруй иргэд болон тойргийнхаа 18000 гаруй иргэдэд үйлчлэг үзүүлж байгаа. За тэн дээр нь болохоор Зэрэгэлдээ аймаг сум болох Жаргалант сум, Төмөр-Улаг сум, Галт сум гэд нийтдээ 18000 иргэд бол анхан шатны төслийн зөвчлөгийг, мэс заслын төслийн зөвчлөгийг, эрдэмтгийн төслийн зөвчлөгийг, эхо гэд нарийн мэргэжлийн төслийн зөвчлөгүүдийг л ингээд үзүүлэн ажиллаж байна. Эргэн тойрныхаа бас сумуудын үйлчлэгээ үзүүлж байгаа гэдэг бол бас маш их давуу талтай. Тэгээ ойролцоох сумуудад бас эрүүл мэндийн үйлчлэгээ үзүүлж байна гэдэг бол яг яаралтай үед бол маш одоо яг иргэдэд бас тусламж үйлчлэгээ үзүүлж байгаараас давуу талтай юм биш үү тий. За тэгэхээр бас түүх болж байна. Тэгээ 90 жилийн түүх гэдэг бол маш урт хугацааны түүх ээ. Тэгээд манай 3 үеийн төлөөлөл ирсэн учраас бас Ахмад үеийнхаа төлөөллөөс энэ Шинэдэр сумын эрүүл мэндийн төвийнхаа бас түүхийн талаар бас танилцъя гэж бодож байна л да. За тэгэхээр энэ хойно болж байгаа Шинэдрийн эмнэлэг бол 1936 онд анх их суурин тавигдсан юм байна. Тэрнээс хойш одоо 90 жилийн тохиож байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр тэр үед бол ийм засаг захиргааны хувьд өөр байсан. Тэр Шинэдэр Хөвсгөл аймгийн одоо урдлын 3 сум, Галт Шинэдэр, Жаргалант сум бол Архангай аймагт харьяалалтай байсан. Тэндээс одоо бүх удирдлага зохион байгуулалт нь явдаг. Тийм учраас бол тэр анхан одоо Европ эмнэлэг Шинэдэр нутагт суурин тавигдахад бол тэр Арангайгаас бэлтгэгдсэн улсууд ирж анхны одоо орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчлэг үзүүлж ийсэн байдаг юм аа. Тэнд одоо анхны нэрвхий шархуу пэл тэргээд одоо Ахмад улсууд бол тэр Арангайд одоо төр сургуулиар бэлтгэгдсэн. Одоо Сестрагийн курс гэж байж ирдэг тэр үед тэр бэлтгэсэн улсууд цэцэрлэг хотоос ирж тэр ганц Шинэдэр төдийгүй одоогийн Жаргалант Галт сумд оруулан гэж үйлчлдэг байж. Тэгээд 1942 онд засаг захиргааны хувьд өөрчлөлт ороод тэр нэрлээд байгаа 3 сум бол Хөвсгөл аймагт харьяалалтай болсон юм байна. Тэгэхээр бол
Тэр үед бол нөгөө Арангагаас салаад Хөвсгөл аймагт өдөрт хаяалтай болоод Хөвсгөл аймгийн Шиндэрт гэж байгаагүй Чандман сум, Хөвсгөл аймгийн Чандман сум гэдгийн эмнэлэг бол тэр 30 хэд онд анх үүссэн юм байна л да. Тэрнээс хойш яг одоо цаг үеийн өөрчлөлтөөр бол тэр сумын нэршил, эмнэлгийн нэршил нь өөрчлөгдөж ирсэн байна. Чандман сумын сүлдээ одоо шинэ өдөр сум болоод тэр одоо анх нь бол тэр эмнэлгийн салбар нь бол сүлдээ одоо шинэ сумын багамчийн салбар болоод дараа нь одоо ихэмжтэй болохоор шинэ сумын ихэмжийн салбар болоод 1960-аад оны ихэр 63 онд бол шинэ эдрийн сум дундын эмнэлэг гэдэг энэ одоогийн үндсэн харьяалтай эмнэлэгтэй шилжсэн учиртай байна л да. Тэгэхээр энэ бол одоо ингээд хөгжлийн үе шат юм л да. Ингээд нөгөө үндэсний боловсон өвчин эмч зэрэгтнүүд бэлтгэдэг тэр суманд бол очижсэн харуулна эмнэлгийн харьяал үйлчлэх хүрээ тусламжийн хүрээ өргөжиж ирсэн учиртай байна. Тэгээд бол ер нь бол 1955 онд бол анх одоо их эмчийн салбар байгуулагдаж. За тэнд бол одоо тэр Түмэн сумын харьяат чойдог гэдэг их эмч ангаахны гэсэн одоо их сургуулийн төгсөд ангааж хэлжсэн байна. Тэр чойдог эмч бол төмөр сумын юм зэрэгэлдээ. Тэгээд тэр чойдог бол одоо дараа нь улсын төв сэтгэл мэдрэлийн төвийн одоо эмчээр олон жил ажилласан. Докторийн зэрэг хамгаалсан хамгийн анхны их эмч байд. Тэрний дараагийн түүхтэй их эмч бол одоо Найдангийн Шомбон гээд Завхан аймгийн харьяат хүн. Тэр бол одоо тэр шинэ эдрийн амьдагт бол 60-аад оны ихээр одоо Гарамгайсаа ажиллаж ирсэн ийм бас түүх байдаг. Тэрнээс бас 63 онд сум дунд эмнэлэг болоход нь бол Аттан гэрэл, Няма, Гадина гэсэн 3 их эмч очиж жижигсэн 3 залуу очиж жинхэнэ одоо сумын эмнэлгийн баригдсан юм байна. Сум дунд эмнэлгийн юу боловсон өвчнөр хангагдсан юм байна. Жинхэнэ одоо нэг сум дунд гэдэг утгаараа тэр одоо сумууд бол их эмчийн одоо мэрэгжлийн үндсэн мэрэгжлийн тусламж үзүүлж ирсэн юм учиртай байдаг. Тэрнээс өмнө бол тэр нутгийн эмч нар бол одоо голдуу дунд мэрэгжлийн эмч нар үүрэг гүйцэтгэжсэн. Одоо тэднээс бол одоо Должин Сонгой гэдэг Ахмад баг эмч Мэнсэрүүн байна. Цэрэн дижд эмч байна. Дуламж угац сувлагч байна. Сосор эмч гээд байна. Ийм байх юм. За тэр 60-аад оны их үе дунд үеж ажиллажсэн бас Ахмад эмч нар одоо сайхан сэрүүн тонголоо байна. Ойдоо очно гэсэн юм яриад сууж байгаа. Тухайл бол одоо 64 оны эмч Хорол Дорж эмч байна. Эрүүлэг хамгаалах газрын дарга олон жил хийсэн. 1963 онд тэр анхны сум дундын эмнэлгийн эмч нарын нэг байсан. Замбын Няма гэж эмч байна. За мөн одоо Галина Стомина гэж одоо эмч нь Улаанбаатарт нөхөн сууж байна. За тэр сум дундын эмнэлэгт олон жил одоо даргын хийсэн, сослын эмч хамт хийсэн. Аган Бэлэг Дэмрэл эмч гэдэг бол одоо аймгийнхаа тэр хатгал суурьнд одоо сайхан анги тунх сууж байна. Энэ одоо Ахмад улсууд 90 жилийн түүхт ойдоо очно гэдэг одоо ингээд баярлаад байцгааг бас дуулахад таатай байна. Тэрнээс хойш бол тэгээд одоо залгамж авч юм. Одоо тэгээд тэрний дараах үед бол бид орж байгаа юм л да. Би бол жишээ нь 1976 онд одоогоос бол 50 жилийн өмнө тентгийн сум дундын эмчээр очижсэн байх жишээтэй. За тэгээ үргэлжлээд одоо энэ алтан цэцэг эмчинтэй үегээд үргэлжлэн л дээ. Сумын эмнэлэг гэдэг бол маш их онцлогтой байдаг болов тий. Таны үед бас ямар байсан тэр талаараа бас түүхээсээ бас ярьцгаая. За сумын намайг би чинь шинэ эдэрт 1991-ээс 2001 он 10 жил ажилласан. За энэ ажиллаж байгаа хугацаанд бол сум дундын эмнэлэг гэсэн нэртэй саяны ярьдаг тойргийн сумдуудтай нэлээд үйлчилдэг. За эмчнэр бол яг мэрэгжлийн эмчнэр байсан. Их орхон эмчтэй эмч, нис заслын эмч, бараа эмч, хүүхдийн эмч, цэрэнжин, доторын эмч, наран цэцэг, шүдний эмч, сосор, хүүхэд эмэгтэйчүүдээ би өөр ингээ хариуцав. Тэгээ энэ чиглэлийнхэн тусламжаар бол тойргийнхаа сумдууд үйлчилдэг байсан. За яг 91-ээс 2001 оны хооронд Монгол улс эдийн засгийн хямралд орсон байсан. Одоо дэлгүүрт ихэд давснаас өрөнгөө байсан шүү. Тэгээд маш нүсэр орон тоотой байсан. 60 эд орон тоотой. Тэгээ нөгөө төсөв мөнгө цаанаасаа хомсдолтой байсан. Тэрэнд ирж байгаа юмдаа багтааж явуулах юм. Тэгээд тухайн үед ажиллаж байсан одоо бид нартай хамтарч ажиллаж байсан хүмүүс бол маш мундаг, тэрийг бол маш төвчээртэй гарсан тойргийнхаа сумдыг өөрийнхөө сумын хүн амын эрүүл мэндийн асуудлыг бол
аймагтаа тэргүүлж ажиллаж байсан. Тэгээд сайхан хамт олонтой ажиллаж байлаа. Сумын эмнэлэг гэхээр мэдээж хэрэг бас хэцүү зүйлүүд ч их байна тий. Мэдээж тэр одоо яг хэцүү зүйлээ даван туулах юм бол тэрний ард маш гоё одоо тий аз жаргал байдаг шүү дээ. Тийм ч нар яагаад тэгэхээр бас яг одоо эрүүл мэндийн бүх хүмүүсээ одоо эрүүл мэндэд одоо тангараг өргөсөн хүн байдаг шүү дээ. Тэгэхээр сумын одоо яг эмнэлэг гэхээр одоо аслагдсан хүн дээр тэг гинтийн байдлаар очих ч юм уу. Тэг энэ зам туулах энэ ажлууд маш их хүнд байдаг болов уу гэж бодож байна л та. Тэн дээр бол яг тэр үед одооных шиг утасны сүлжээ байхгүй. Одоо яаралтай ялангуяа их барих эмэгтэйчүүдээ яаралтай юмуд гараад ирэхэд аймаг руугаа холбоо барих нөгөө нарийн мэргэжлийн тусламж авах энэ төр бол маш бэрхшээлтэй байсан. Тэгтэл юм нөхцөлд нь тааруулаад тэгэл ямар ч байсан тусламжаа бол үзүүлж байсан. Одоо бол бас боломж юм байна шүү дээ. Уцаараа зөвлөгөө авчин, уцаар гялзуулчин гэл. Тэр үедээ бол бас боломж нөхцөл бол хүнд байсан. Тэгтээ сайхан хамт олонныхаа үчээр бол сайхан хамт бол хүүхдээ эмдэглээ, хийн эмдэглээ болж хүүхдэд ээлтэй эмнэлэг гэж улсад номер 1 гэлж гэрчлэгээ авч ялаа. Хүүхдэд ээлтэй эмнэлэг улсад нэлээд 100 дотроо авч ялаа. Тэгээд ийм сайхан хамт олонныхаа үчээр сайхан ажиллаж байсан. Дунд үеийн төлөөлөл сууж юм да. Мэдээж хэрэг одоо үе үеийн төлөөллүүд маань 90 жилийн агаа ухтаад тий бас бүгдээрээ оролцоход бас хүсэн хүлээж байгаа болов тий одоо яг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд бас 90 жилийн болох гэж байна. Энэ бүрээр бас хийгдэж байгаа ажлуудын талаар танилцуул. За, ухтаж нэлээд олон ажлууд төлөвлөсөн байгаа. За, энэ нь болохоор мэдээж нэгдүгürt түүхэн кино, түүхэн баримтат түүхийг зөвөн зөвөрүүлдэг тэр одоо амьд сүрэн байгаа улсуудынхаа түүхийг үнэн зөвөр бичих гэдэг юм байна. За 70-80 жилийн өмнө бол номууд гарсан байгаа. За энэ хүн номууд манай Данаж юмч маань ингээд редактлаад ингээд хийжсэн. За тэгээд энэ жилийн 90 жилийн хувьд бол номоо арай жоохон өөр хэлбэрээр гаргая. За сүүлийн 10 жилийн өмнө яваад орсон хүмүүсээс илүү сүүлийн 10 жил ажиллаж байсан хүмүүсийнхаа түүхийг илүү сайн бичээ. За тэгээд одоо амьд сүрэн байгаа улсуудынхаа юг видео бичлэг буюу баримтат кино хэлбэрээр байлгая гэж санаачлаа. Тэгээд үүнийг бол Данаж юмч маань редактлаад энэ хүн одоо байгаа ажиллаж байгаа юм чинь одоо тэр 1960 онд ажиллаж байсан нарийн мэргэжлийн Нима Галина гэдэг тэр юмчнэр бол байгаа тэр усудаас ингэж видео бичлэг баримтат кино бол зохион байгуулсан байгаа. За дараа нь бол мэдээж ойлгож байгаа бүтээн байгуулалтын ажлууд бол хийгдсэн. За энэ дэр бол нийтдээ улсын төсөв болон сум орон нутгийн төсөв, өөрсний ханд төсөлмжлэгээ гэдэг энэ бол нийтдээ 20 орчим сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд манай хамт олон хийсэн байгаа. За тэгээд мэдээж 90 жилийн болж байгаа холбоотойгоор үйл ажиллагааг бол бүхтэй морьтой гэдэг юм үйлчлэгүүд бол зохион байгуулахаар яаж байгаа. За ард иргэдрүү чиглэсэн үйл ажиллагаа бол орчин зэрэглэх үйлчлэгүүдийг бол манайх 3 удаагийн нарийн мэргэжлийн эмчнэр за энэ дотор бол сумаас түрэн гарсан нарийн мэргэжлийн эмчнэр хамтарсан үйлчлэгийг зохион байгуулсан байгаа. За энэ үйлчлэгт бол нийтдээ давхарсан тоогоор 1000 орчим иргэдтэй бол орчин зэрэглэх нарийн мэргэжлийн үйлчлэгүүдийг бол зохион байгуулсан байгаа. За иймэрхүү үйл ажиллагаагаар бол огтж байна. Одоо хүмүүс маш ихээр одоо хүлээж байгаа. Дээр нь одоо яг манай Ахмад төлөөлөл маань бас яг энэ ном баримтад одоо кинонуудыг хийхэд бас хийлцсэн бас маш их одоо ажлыг хийсэн хүн биш үү те. Тэгээ яг энэ угаасаа энэ 90 жилийн түүхтэй нэмлэг бол өдгийн өндөрлөх төрхтэй бол их зовлон бэрхшээлийг дуулсан юм шүү. Тэр үеийн одоо тэр боловсон хүчний одоо бэлтгэл одоо менежментний хангамж үрэлцээ чадвар одоо хөгжсөн ба шүү дээ. Тэр ямар байлаа. За тэгээд тэр энэ шинэ эдрийн хэмжээ тариалзууд сумуудын одоо бидний ажиллаж байсан үе. Тэрнээс өмнө үед бол тэр үеийн эмч мэргэжлүүд маш их бэрхшээл зовлон туулж иржээ. Тэр чинь одоо зам харилцаа маш юм. Холбоо гэхэд одоо бүр миний үед хүртэл тэр зөвхөн сумын холбоонд тэр сумын төвийн дээр нь холбооны газар гэдэг Ванчин гэж ирлэгчтэй нэг юм эргүүлээл дуужигнууд одоо тэгэхэд бүх сумын хоорондоо холбогдсон. Аймагтайгаа нөгөө дуудлага муудлага юм ярихад ч ерөөсө тэгээд нөгөө бос сумнууд нь ордод байнуу тэрэ мэрэгээ ингээд ерөөсө болж ихгүй. Тэгээ их эсвэл тэгж одоо холбоо гэхэд тэр зам харилцаа гэхэд бол тэр чинь одоо тэр эдрийн голын цаан чинь галт жаргал хоёр сум хоёулаа голын цаан байдаг. Тэнд ерөөсө бүр байхгүй. Дандаа хөлөөр гардаг. Эсвэл одоо мориор гарна. Үертэй үед бол тэгээд энэ хөвж гарна. Тэгээд арай хямд үед бол яг хямдарсан үед бол машин гаргаа. За тэр бидний одоо тэр
дуудлаганд явдаг машин тэрэг гэдэг бол одоогийнхтай зөвлөх юм байхгүй. Маш одоо эвдэрс их муу тэрэг байна. Лавл миний үе тийм байсан. Ердөө одоо тэгэл нэг юм эвдэрнэ. Тэгсэн мөртлөө шинэ эвдрийн сум дунд имлэгч нөгөө хэд хэдэн суманд явах хэвээр өөрийнхөө сумны хөдөөг явах хэвээр өөрөө л зэрэглэдээ сумынхаа дуудлаганд бас үйлчлэх ёстой. Ингээд ерөөсө өдөр шөнөгүй. Нөгөө машинтайгаа ноцолтон тэгээ одоо шавар цасан суух бэрхшээл бол одоо маш их байлаа л да. Гэхдээ бол одоо биднээс үеийн өмнөх эмчнэр бол тэр бүх бэрхшээлийг одоо аль залгүй даван туулаад одоо жолооч хийгээд хөрөв шиг хийгээд одоо бүхэл юм хийгээд тэгээд суманд бол нарийн үндсэн мэрэгчлийн тусламж үзүүл байж байгаа. Тэнд одоо айлын дэвтэж хагалгаа хийдэг одоо нэг биш олон удаа таарч ирсэн. Айлын одоо хотод цас цуг тавьж одоо хүндэрсэн ихэд тусламж үзүүлэх явдал энэ төр олонтоо таарч байлаа. Тэгээд тэр үе шиг одоо лав арайд одоо заримдаа бол одоо машингаа гэлийг тусгаад хийдэг ийм цаг үе байлаа шүү дээ. Одоо зүгээр л ишгүй сайхан одоо энэ гар улс сүлжээ зам харилцаа сайн болсон байна. Машин техник маш сайн болсон. Тэр хамгийн гол юм чи эмнэлгийн унаа байхгүй. Төрний тэрэг тэр үед бол тун сөрх юм байдаг байлаа. Одоо мост гэж ярьдаг. Мостгүй тэргээр явна шүү дээ. Одоо хөтлөгч урд хойдоо аль нэг нь эвдэр хийх юмар одоо ярьдаг байсан байх юм. Тэгээ яриад юм одоо их юм байна. Тогсон амьчууд одоо сайхан жаргалтай 50 үеийн эмнэлгийн мандууд яваад байгаа юм аа гэж хэлэх таатай байна. Маш одоо яг түүх ярих юм бол за яг алслагдсан сумууд гэдээ ярьдаг тий. Одоо яг одоо мэдээж хэрэг хотод байгаа хүмүүс бол зүгээр ингээд төсөөллөөрөө л бодож байгаа тий. Тэгээд яг ингээд очиод үзэх юм бол хүндрэлтэй зүйлүүд маш их байна. Тэндээсээ бас ингээд ад жаргалыг авдаг эмчнэр маань маш их байна тий. Мэдээж одоо хүндрэлтэй байгаа ихийг ингээд яаралтай очиж төрүүлэх хэрэгтэй болвол тий маш их даваа туулах юм шүү дээ тий. Зүгээр л шууд ингээд замаар одоо засмал замаар яваад очиод төрүүлчин гэж байхгүй тий. Тэгэхээр яг энэ анслагдсан сум гэдгээрээ тий одоо хол үйдэг сумууд маань бас яг энэ эмнэлгийн үйлчлэгийг ингэж үзүүлж байгаа гэдэг нь бол маш их одоо талархууштай юм шиг санагдаж байна л да. Одоо миний зүгээс гэсэндээ сая ингээд одоо зуныхаа амралтаар тий наадмын амралтаар ингээд сумуудаар ингээд хөвсгөл хүртэл ингээд яг өөрийн ингээд замаар ингээд замаар сумаар дайраад ингээд явлаа. Тэгээ харахад бол үнэхээр манай Монголын нутаг дэвсгэр маш том байдаг тий. Тэгээд тэр том учраас аргагүй энэ маш олон сумууд байхаас өөр аргагүй тий. Тэгээд одоо яг ингээд харахад бол нүүдэлчин айлууд маань маш хол зайтаагаар ингээд нүүдэлж идэг тий. Одоо үйлчөөгөөсөө гадна зуншлаг хийхдээ бас байгаа газар. Тэгэхээр болгон дээр ингээд очиж одоо үйлчлэгээ үзүүлнэ гэдэг бол бас эмчнэрийн хувьд манай эрүүл мэндийн төвийн хувьд нүүр их хөдөлмөр юм болов уу гэж бодож байна л та. Тэгээд бидний үед одоо бол хайцангуй зам харилцаа гайгүй болсон. Дээрээс нь нөгөө төрөлт бол өмнөх үетэй алтай амжилт намааж өмчөдрөө ажиллаж явах үед бол хацуулахад бол одоо бол бас хяналт маш сайжирчсан. За тэгээд дээрээс нь бол төрөлт буурчсан болоод байгаа. Элдэн хүндрэл бол хайцангуй гайгүй. Гэхдээ нөгөө Монгол орон өргөн удам үржиж ирсэн өргөн удам талтай. Дээрээс нь нөгөө нэг хаврын уйлрал мал төлөлтийн үе дээр гэдэг чинь тэр үед бол хүмүүс маш их үүтэй байдаг. Хүндрэл эрсдэл гарах маш үүтэй байдаг. Гэтэ өмнөх эдгээр өмчнэрийн үед ажиллаж ирснийг бодоход хайцангуй одоо бол хэвээ сум юуны малчид гэрээсээ шууд уцаар ярьж, телевизээр ярьж бүх самал зайдар бол хайцангуй гэсэн болохоор одоо бол тэр хүндрэл бол гайг байгаа гэсэн мэдээж болт байгаа. Тэгээ энэ тал дээр бол алтай юмч бол бас илүү нэг хүндрэлтэй байсан гэж ярих байгаа. Миний хувьд яг ингээд суманд ажиллаж байгаа үед дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг юм. Яг тэнд мэдэрсэн. Нэрээр хүмүүс юм хэлдэг юм. Яг энэ үед тэгдэг юм байна. Төрхөө аймаг руу уцтахаар нөгөө холбоо нь уцаа авдаг. Нөгөө их чинь нар зэрэг өгчих гээд байдаг. Тэгэл ястай нэр дээшээ тэнгэр доошоо газар хатуу гэж яг энэ үеийг хэлдэг юм байна. Юм орж ирж байгаа юм чи. Тэгэл одоо би яах вэ? Данаач эмчтэйг хоёр аягүй холбоотой ажиллана. Их барих эмэгтэйчүүд юм чи бас. Тэгэл инглээ эмчтэй хаана. Намайг юу гэж сургасан гэж. Би болохгүй л уйлал явж байна. Усан нүдэлж ингэж явж байгаа юм лээ. Яваад тахтай яадаг юм болгон дээр ингэж усан нүдэлж явж байхдаа яадаг. Тэрнээс хойш би ерөөс ажил дээр уйлахаа байсан. Асуудлыг яаж шийдэх үү гэдэг гарцаа хайж. Намайг аягүй зоригжуулж өгсөн. Тэгээ их барих эмэгтэйчүүдийн чиглэлээр би мэрэгжил эзэмшээгүйч гэсэн одоо тэр болт ерөөлт энтрийг бол энэ сайхан багшийнхаа удирдлагаар бол ямар ч байсан ихээ юм дэглэхгүй сайхан ажиллаж байсан. Юм их сурдаг юм бэлээ. Яг амьдрал дээр тулаад ингээд яхад бол одооны бол практикийн бол маш сайн
сайжирч чадвартай болдго юм байна лээ. Тэгээд ахмад үедээ талархаж явдаг. Яг бараг тэр бол нөгөө хүнд практик баг та тий. Тэгээ ер нь бэрх цаг цөөлөх ухаан сэдвүүлнэ гэж арддаг үг байдаг шүү дээ. Одоо өөр яах вэ сая алтан цэцгээр л шүү дээ. Яах чарга байхгүй тулдсан. Тий. Одоо хөдөг хүн жирэмсний хүндэл төрөлтийн хүндэл аюултай шүү дээ. Одоо сая тэр орсоор хэлж аразрыг умайн шууд урагдаад ингээд бадрах. Тэгэхдээ одоо яах вэ? Одоо нөгөө төрж чадахгүй их маш өндөртэй бас яах вэ гэж чинь одоо жинхэнэ толгой ажиж жинхэнэ одоо ухаан сэдвүүлдэг байна шүү дээ. Тэгж ер нь бол суманд ажилласан эмчнэр л жинхэнэ эмч болдгийг Монголын нөхцөл. Би ч гэсэн одоо сургууль төгсөөд тэр 50 жилийн өмнө очиж зөвөр ном заалгасан одоо гэр юусан нөхөрлөл байлаа ш залуу. Тэгээд чи хачин хүн юмтай тулгарч жинхэнэ нөгөө сургууль заалгаж исэн юм санаанд орно. Номоо үзэн. Тэгээд өөрийн улаан гараараа нас жишээ ер нь эмч болдгийг. Тэр одоо ойгоо хийж байгаа шинэ тэрийн сум дунд эмнэлэг ер нь одоо миний багш эмнэлэг гэж би явдаг. Тэгээд тэр шинэ энтерт би нэг 6-7 жил ажиллаад аймагт очихдоо асуудал аймгийн эмнэлгийн ажил бол ерөөсөө асуудал. Тэгээд суманд бол бүх хүн дээр бүх юм таарна. Байхгүй тэр чинь нэг жижиг улс юм шүү дээ. Одоо нэг хотхон гэдэг шиг. Тэгээд тэнд бол тэгээ хөдөг энэ орчин нөхцөл хүн. Тэнд бол улаан гараараа яг нүүр тулж очиадаг учраас залуу эмчнэр их том сургууль болдог газар л да. Одоогоос яг 35 хүний нөөцийн бүрэлдэхүүнтэй бас ажиллаж шүү дээ. Тийм за манай эмнэлэг ер нь бол 90 жилийн хугацаанд маш нарийн мэргэжлийн эмчнэр олон төрлийн гарсан алдартай эмчнэр нарийн чадварлаг эмчнэр айгу олноор төрсэн эмнэлэг байгаа. За тэгээд ер нь бол эмч заслын гавьд эмч, бира эмч, за эрүүл хамгааллын гавьд ажилтан маам тэргүүтэй тэгээд олон юм гэсэн. За одоо өнөөгийн төвшөнд бол нийтдээ 5 их эмч, эдгээрээс нь 3 нарийн мэргэжлийн эмч эзэмшсэн байгаа. За манайх юунда эмч заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг. За тэгээд шүтний тусламж үйлчилгээ бас үзүүлж байгаа. За тэгээд ийм байгаа. За тэгээд мөн нарийн мэргэжлийн сулигч нарын хангалтаар бол аймагтаа тэргүүлж байгаа. За дандаа нарийн мэргэжлийн заслын сулигч, аслагийн сулигч, хүүхдийн сулигч гэх мэт ингэ байгаа. За тэгээд нийтдээ бол 68% нь бол мэргэжлийн зэрэгтэй чадварлаг хамт олон байгаа. За тэгээд ер нь энэ югаараа атаймчууд бол ихэд эмчилгээ хүүхдэд дэлхийн эмнэлэг болж ирсэн бол сүүлийн жилүүдэд бол бид нар бол аймагтаа тэргүүлж байгаа. Сүүлийн 3 жил бол тэргүүлсэн амжилттайгаар ингэж явж байгаа. За тэгээд мөн нэг ярлал системийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадвараараа бас аймагтаа энэ жил бол 2 дугаар байранд орсон. Энэ бол юм чадварчсан. Яг дэмжижсэнчлэн би яг азтай хүн. За айгүй тийм чадварлаг тийм болсон хүчин болон хүний нөөц барилга байгууламжууд бол ингэж хангалт нь сайжирчихсан юм. Ер нь бол гайгүй үед ингэж ажиллаж байгаа азтай ажээ. Ер нь бол цаг хугацаа маш хурдцтай хөгжиж байгаа зэрэгцээ одоо аймаг сумдууд маань гэсэн тийм маш хурдан бас хөгжиж байгаа. Тэгээ ялангуяа одоо унаа тэрэг маш чухал байдаг учраас бас тэр бол ингээд бас хөгжөөд явж байгаа тийм машинаар ядаж хурдан үйлчлэгээ үзүүлэх очих гэдэг. Мэдээж хэрэг зам бол сумдуудад бол хэцүү байгаа ахaltaа тийм яг одоо ойролцоох айлууд руу очиход. Гэтэл бас одоо эн чинь бас машин тэрэг утсаар холбогддог болцсон юм чинь тийм зөвлөгөөгөө бас уцаар авчиж болж байна гэдэг чинь бол маш давуу талтай байгаа тийм. Тэр бас одоо яг үзэж байгаа үзэгчтэй бас нутгийн хүмүүстэй тийм яг одоо үзэгчд маань бас 90 жилийн нутгийн хүмүүс маань бас үзэж магадгүй тийм өөр бас одоо мдээгүй хүмүүстэй ч юм уу тийм урайлга болгоо тийм нутгийнхаа яг энэ шинэ эдэр сумынхаа эрүүл мэндийн төвд ажиллаж исэн бол үе үеийн хүмүүстэй бас талархал илэрхийлээд дээр нь бас урайлга дамжуулал яасан бэ гэж. За түрүүн би бас хэлсэн Ахмад улсуудаа нэгэн голыг нэрэлсэн Сасур эмч тэгэл одоо бол Ахмадууд байна. Наран цэцэг эмч гэдэг энэ суманд олон жил ажилласан Ахмад эмч байгаа. Надтай хамт ажиллаж исэн Элзэрэн гэж Байлжнам тэгээд одоо совлих дунд мэргэжлүүд байна. Ажилчид байна. Одоо Довдон журва даваад орж энэ. Тэд нэр чи одоо өөр манай эмнэлгийн ажилч чинь эмчийнхээ их гарын чухал улсууд байдгийн шүү дээ. Нэрэн дэмчээс биш тэр дээрээ бол ер нь тэдний үүрэг маш их.
Тэд бүхэн маань одоо тэгээ сайхан ойд оролцох үеийн ахмадууд эмч домч гэлтгүй эмч асарагс бол бүхэн хүмүүс одоо ойдоо сайхан оролцож уулзаж хуучин дуулсан төгөө сэргээж ярилцдаг сайхан болно гэж бодож байна. Тэднийг очихыг одоо тогсмод авсан даргын хамтаас урьж байна уулзсаа гэж. Та нэг зүйл хөндлөө тэр дээд үтгсэн үед зам харилцаа маш чухал. Сонин болгож ярихад өнгөрсөн жил гаруудаа шийд гарсан шүү нөгөө Солонготын даваас шууд Төвсгөл аймаг одоо хатгал далай орох зам одоо засмал зам тавигдана гэж. Тэгвэл одоо зөвхөн тэр аял жуулчлал гэхээсээ илүү манай эмнэлгийн ажил бол маш чухал болно шүү дээ. Засмал замаар төвчгнөл одоо ороод тэгж одоо их даваа нухчанд одоо өвдөхгүй ингээд одоо сусан зүйлхээс айж авах юм бол бас сонсон тэр биелэх бахаа гэж найдаж байна. Ажил нь хойтон 27 онд эхэлнэ гэж би зургатаар харсан тех бах. Тэр их бас бүтээсэ гэж бас ерөөж сүсэлж байдгийг би. Одоо ер нь сум хоорондын дэд бүтц замууд бол ерөнхийдөө ингээд баг багаар тавигдаа явж байгаа гэдэг бас зам тавигдах юм бол ажиллаж байгаа хүмүүс, за бас амьдарч байгаа хүмүүс, аялах гэж байгаа хүмүүс тэг бүгдэнд нь маш гоё байх болов тий ойролцох бүхэл одоо аял жуулчлалыг чухал тавьдаг байж аял жуулчлал мэдээж чухал эрүүл мэнд бас ч их чухал шүү. Тийм учраас эрүүл мэндийн үйлчлэгийн тэр зам тавигдана их чухал юм гэдгийг манай төр зас бас нэргэн харж явах шиг байна. За мэдээж хэрэг бас хүний нөөцийн хувьд бол бас яг арын албаны хүмүүс бол бас маш их чухал хүмүүс байгаа шүү дээ. Одоо яг эмнэлгийн машиныг жолоодод явж байгаа ийм жолооч байна тий. Ард ажиллаж байгаа хүмүүс байна. Тэр бүгдээ бас дуртаад бас талархал илэрхийлээ. За мэдээж эндээс салбарыг эмч соригчаар төсөлдөг бол цаана энэ үйлчлэгийг хэвээ явуулахад яадаг ажилчид бол маш их чухал юм тий. За тэгээд манай жолооч нар гэдэг ирлээ. Тэгээд ер нь бол одоо би манай сүүлийн үед тогтвортой ажиллаж байгаа 20 гаруй жил ажиллаж жолооч маань аахгүй. Тэгээд яг ингээд нөгөө айлаа мэддэг, газраа мэддэг тийм жолоочтой байгаад төөрхийн өдөр гэдэг асуудал юмсуу байдгүй. За тэгээд үеийн үед ажиллаж исэн жолооч нар бол маш мундаг эмчигээс хаавар гэсэн газар хааварыг та мэд хаагуурын хувь та мэд би мэднэ гихчээр ийм жолооч нар ажиллаж исэн. Тэгээд жолооч нар болон аж ахуйн үйлчилгээнд ажиллаж нийт юмудтай бол ажилчтай 90 жилийн өмнө үргээд за тэгээд ойдоо хүрэлцэн ирээ гэж урья. За маа бас яг одоо танилцуулга за яг 29-30 болох танилцуулгаас үргэхгүй. За манай эрүүл мэндийн төвийн төвхт 90 жилийн бол 2026 оны 7 сарын 29-30-ны өдрүүдэд болж байгаа. За тэгээд 90 жилийн хугацаанд ажиллаж байсан нийт ажилчид болон түүний үр хүүхдүүд та бүхнийг энэхүү ойдоо хүрэлцэн ирэхийг хүрж байна. За тэгээд энэхүү ойдор бол мэдээж 3 үеийн төлөөллийн яасан нэлийн том хэмжээний үйл ажиллагаа явагдана. За тэгээд энэ жилийн ой бол бас жоохон юм өргөндлөгд болж байгаа. Тэгээд ажиллаж исэн хүмүүсийн үр хүүхдүүдийг бол нэлийн бас яаж байгаа ч болгодлоо гэж бас үргэлжлэрээ энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирээ гэдэг юм яаж байгаа. Тэгээд урилга бол нэлийн олон хүмүүс хүрсэн байгаа. За тэгээд хүрээгүй байгаа усуудыг бас ингээд энэ цэгцэрлэг зэрэг дамжуулан хүрэлцэн ирэхийг болж байна. За манай алтан цэцэг эмч манаас за эмнэлгийн түүх бол одоо Ахмад эмч бэлэг дэмбэрл эмч нэг юм том ногоон юм тэр бүр ажиллаж исэн үеих маш нарийн бичээд жил болгон ингэ бичээд байна. Намайг очиход тэр одоо юу байсан. Тэгээ яг 10 жилийн хугацааны би бичээд дараагийнхаа хүнд үлээлгээд өгсөн. Тэгээд 1996 онд анхалж эмнэлгийнхаа тэмдэглэж эхэлсэн. Тэрнээс хойш одоо 4 дахь 10 жил болчихлоо шүү дээ, тийм. Тэгэхээр энэ бас баяр наадам өдөхөн биш. 10 жилээр манай эмнэлгийн үйл ажиллагаа ямар төвшөнд хүрж ямар агц гарсан гэдгээ мэдэх. Дээрээс нь үе үед ажиллаж исэн хүмүүс бас нэг цуглаад дурсамжаа яриад тэндээс энерги аваад те бид нар ч энерги ингэжээс ингээд нэг нэгэ хараад баярлаад ингээд сайхан үйл ажиллагаа болдгийн. Тэгээд ингээд үе үед ажиллаж исэн бүх одоо эмч мэргэжилтэн ажилчдад энэ сайхан үйл ажиллагаанд бүрэн дүүрэн оролцохоо зуны сайхан дэлгэр цагт юм чинь бүгдээрээ оролцсон гэдгийг уриалж байна. Одоо зарим нь бараг нойр нь хүрэхгүй байгаад тах шиг байлаа шүү дээ. Тэгээ бүгдээрээ ирэхийг урьж байна. Тэр бас яг 90 жилийн ойдоо оролцож байгаа бас бэлтгэл ажил хийж байгаа та бүхэндээ ч гэсэндээ ажлын амжилт хүсье мэдээж хэрэг одоо яг ирэх гэж байгаа хүмүүсээ урих гэж байгаа гэдэг сэтгэлгээгээр ажиллаж байгаа хүмүүс маш их ажлыг хийж байгаа. Тэгээ дээр нь маш их одоо юу гэдэг сандралтай байгаа, хүлээлттэй байгаа тийм маш олон ажлуудыг хийж байгаа болов уу гэж бодож байна л да. Тийм мэдээж жишээ
Одоо миний хувьд бол яг ийм их том аяг тэмдэглэх регион дээр бол анх удаа туршлахгүй туршлагатай байна. Гэсэд бол хүмүүс ирсэн усудаа яг нарийн алтай амчин хэлсэнчлээ. Энэ аяг бол ер нь бол ач холбогдолтой зөвхөн тэр үедээ ажилласан юм шиг ийм сэтгэл төрдөг учраас тэгээд ингээд тэр олон хүмүүсийг аягүй сэтгэл дундуур байлгахгүй байх юмсан айдахтай байлгах юмсан гэж манай хамт олон бол маш их сэтгэл жилээж байгаа. За тэгээд өмнө ажиллаж байсан одоо ер нь бол нарийн жимчээр гарсан 1960 онд баригдсан хятад барьж байсан барилга байгаа. Тэр барилгыг бол манайх ингээд яагаад байхгүй ашиглахгүй байгаа. Сүүлийн үед баригдсан 3 дахь барилгатай. Гэсэн тэгээд бид тэр барилгыг яг л тэр барилгаасаа энэ үед тэр залуу халуун насанд ажиллаж байсан тэр усуд ирч энерги яг тэр энэ рүү байхад тэр насн дээр очсон шиг тийм үг товсомж юу гадаг учраас тэр байдлаар нь ингэж сэргээх тэгээд тэр барилгаа гिचлийн ийм ажлуудыг бол нэлээд хийж байгаа. Тэгээд манай хамт олон бол мэдээж энэ том аяг тэмдэглэлийн тулд нэлээд хүн болгон өдөр шөнөгүй сая баярын олон хоногийн амралтаар жишээлбэл манай хүмүүс амарч байхад манай хамт олон амрахгүйгээр ингээд өдөр шөнөгүй ингэж ажиллаж тэгээд энэ аягаа тэмдэглэх гээд яаж яана. Тэгээд энэ хүү айдаа тэгэл тав хүн л өдөрөө өрнөдлөөр хурж ирээ гэж уриалмаар байна. Үнэхээр их ажил хийж байгаа юм байна лээ. Би ч одоо хэд орлоо шүү дээ бэлтгэл одоо нөгөө түүх мөх гэх. Өөрхий месослимч баяр сайхан гэдэг. Тэр гүйлцэн месослим юм чинь бол тэр хараа бор ажил их ёсгүй шүү дээ. Хараа эвдэр бас ер нь бол эрүүл хад. Тэгсэн өөрөө тэр гүйлцэн усан орглон шавар зоорцсон ингэ л үзэж байгаа байхгүй юу. Гэх мэтлээ эмнэлгийнхэн бол ер нь бол их тийм чих зөөлөнтэй улс байгаа юм. Тэр нь зөвхөн эрүүл мэндийн төлөө зүтгэхэд одоо хаашаа тийм өрөвч нэг болчтгий шүү. Тэгээд дарга юуг нь эмч юуг нь яг тэрийг л ямар ч ажил байсан зүтгэдэг. Ийм одоо нэг тийм сургаалтай хүмүүжлэлтэй хамт олон шүү. За тэгэхээр бас яг 10 жилээр бас эмнэлгийн үйл ажиллагаа маань маш сайхан хөгжөөд за өргөн дэлгэр болж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд Үсгэл аймгийн шинэ эзэр сумын эрүүл мэндийн төвийн түүхт 90 жилийн 7 дугаар сарын 29-30 болох гэж байна. Тэгэхээр бас их дэлгэц үзэж байгаа хүмүүс маань гэсэндээ энэ нутгийн хүмүүсээ бол яг ойдоо оролцоод бас хамтдаа энэ баяр цэнгэлийг бас хуваалцаарай гэж хэлмээр байна. Тэгээ өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Эрүүл мэндийн манаад үргэлж одоо бэлэн байж идэг энэ сайхан мэргэжлийг эзэмсэн та бүхний цаашдын ажил амьдралд нь сайн сайхны өсөн өрөөё. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн ярилцлаганд за Хүсгэл аймгийн шинэ эзэр сумын эрүүл мэндийн төвийн за Ахмад эмч анагаах ухааны магистр Дан Аажав за мөн дунд үеийн төлөөлөл болох анагаах ухааны магистр Алтан цэцэг эмч за мөн залуу үеийн төлөөлөл болох шинэ эзэр сумын эрүүл мэндийн төвийн захирал за догс манаар хүрэлцэн ирж ярилцлага хүргэлээ та бүхэн энэ хүү ярилцлага маань таалагдсан болов уу гэж бодож байна. Үргэлжлүүлээ UBS-ээс тагаа хамтаагаарай.